Occlusion цонхыг нээхэд дэлгэцийн доод хэсэгт хазалтын харьцааны олон төрлийн сонголтууд харагдана. Тухайлбал, босоо болон хэвтэй хазалтын хэмжилтийг харах боломжтой бөгөөд дэлгэцийн дүү хэсэгт байлдах өвдлийн хүснэгтийг нуухыг хүсвэл хомих функцийг ашиглаж болно. Шүдний хосыг дарснаар тухайн шүдний хазартын харилцааг илүү наривчлан харах боломжтой. Үүний дараа амны хөндийн янз бүрийн цэгүүд дэх шүдний номны өргөнийг хэмжих шүдний номны хэмжилтийн хэсэг байна. Хэмжилтийг илүү наривчлалтай болгохын тулд хэмжилтийн цэгүүд болон номны төв шугамыг засварлах боломжтой. Энд шүдний байрлалын өөрчлөлтийг наривчлан харах боломжтой. Тодорхой шүдийг дарснаар шилжилт, эргэлт, өнцөг зэрэг наривчсан өвгдлүүд хүснэгтэд харагдана. Өвгдлийн шинжилгээ дууссаны дараа дэлгэцийн баруун дээд болонд байрлах тайлангийн товчийг дарж тухайн өвгдлийн PDF тайланг үүсгэж болно. Тайлан нь бүрэн тохируулах боломжтой бөгөөд дэлгэцийн зүүн талд байрлах өвгдлийн цэгүүдийг тайланд оруулах хэсгийг сонгон идэвхжүүлж эсвэл идэвхгүй болгож болно. Модулаар харуулсан скриншотс болон өвгдлийн хүснэгтүүдийг харах бөгөөд тайланг PDF хэлбэрээр хадгалах эсвэл cloud руу байршуулах боломжтой.